бас нэг 4 жилийн циклд амьдраад байна л да. 4 жилийн одоо сонгуулийн үеэр гэдэг юм уу зарим хүмүүс за одоо энэ ч ирсэн Монгол улс болохоо хайцсан байх шүү гэж ярьдаг үе гэх бас ойлголтыг магадгүй залуучуудад төрүүлдэг гэж магадгүй. Та 2020 оны сонгуульд Дорн говийг горилсан юм байна. Яагаад Сэлэнгийг горилоогүй вэ гэдэг асуулт байна л да. Яагаад тэгэхээр Алтан булгийн чөлөөт бүсдэр захирагчаар ажиллаж байсан. Яагаад Дорн говийг онцлох болов? За нэгдүгürt би Дорногов аймгаа сонгох болсон Зүүн Баян төрс юм аа. За миний аав бол цагдаагийн ажилтан. За тэгээд яг би одоо энэ ч бас Зүүн Баянгийн түүхийг л ярих гэж байна л да. 1969 онд 60-ад оны 65-6 оны үед байна шүү дээ. Одоо монголчууд өөрсдөө нефт үйлдвэрээ байгуулсан байхгүй юу? Зүүн Баянд. Юу энэ ч одоо нефт үйлдвэр ярих тухай асуудал биш байхгүй юу? Өмнө байгуулчихсан бид нар. За ингээ байгуулсан үйлдвэр маань 1969 онд дэлбэрсэн. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны горим зөрчнөөс болоод дэлбэрсэн байхгүй. За ингээд нөгөө нэг сайхан дотооддоо нефт үйлдвэрлэн 60 70-аад оны юм байна шүү дээ тийм ээ. Байгуулна гэжсэн энэ хүсэл мөрөөдөлтөд явжсэн Монголын ард түмэн маань одоо ингээ эсрэг хараа нөгөө Тачин Тамсаг гэдэг энэ нэг засгийн газрын хоорондын нууц тогтоолтой гэрээгээр нөгөө нефтээ бид нар чинь юу үйлдвэр байгуулж исэн хүмүүс маань байгаа одоо боловсруулж чадахгүй гэдэг зарим нэг хүмүүс нөгөө дээлэн дээр харт тосны ялаа зогсож исэн энэ хүмүүстэй нийлээд хулгаагаар зөөгөөд нь шүү дээ. За энэ яг хар бараан тал нь тийм ээ. За тэгээд тэр Дорноговд 69 онд үйлдвэр дэлбэрээд нефтийн үйлдвэр гэдэг юм нурж унаад за үүний дараагаар Хятад Оросын харилцаа муудсан. За үүнтэй холбоотой Монгол Хятадтай харилцаа ч гэсэн муудсан шүү дээ. Тэгээд энэ утгаараа Зүүн Баянд нөгөө Оросын Монголын цэргийн ангийн цэрэг техникийн цугларалт бий болж гисэн тийм ээ. За тэгээд энэ өөрөө Зүүн Баянгийн бас тодорхой хэмжээгээр одоо өнөөдрийн Зүүн Баян гэж ярих. Өнөөдрийн тэр төмөр замын гарц горим гэж ярих. Өнөөдрийн тэр боловсруулах үйлдвэр барих ёстой гэд шаардаад байгаа одоо энэ эдийн засгийн мөчлөгийг ярих энэ үндсөөр болчихсон байгаа даа. Мэдээж Оросуудын тэр түрүү хэлжсэн нөгөө чөлөөт бүсд байхдаа сайн шандын бүсийн эдийн засгийн үндэслэл тооцоо судалгаануудыг харж байхад яалтчгүй л одоо энэ бүс өөрөө эдийн засгч хүний хувьд хөгжлийн ялангуяа хөгжлийн эдийн засгийг ярьдаг дуугардаг хүний хувьд сонгох ёстой ийм газар юм байна гэж.